Бидний сэтгэл төрсэн анимууд болох секундэд 5 см, чиний нэр, Сүзүмэ, Тэнгэр цэлмөлөгч охин зэрэг анимуудаараа алдаршсан Маката Шинкагийн чиний нэр анимыг бэлтгэн хүрэхэд бэлэн боллоо. Тоглон сууж таалан саярах нь. Манай анимын гол дүрийг Мицуха гэдэг энэ Момо бариад босч ирж байгаа охин гэхгүй юу. Энэ нэрээч мэдгүй хэн би юу гэж гайхаж байгаа охиныг Мицуха гинэ манай анимын эмэгтэй гол дүр. Манай анимын эмэгтэй гол дүр Мицуха нь эмээ охин дуу ятайгаа амьдардаг. Ээж нь багаднаас орсон, аав нь ээжийн тас орсноос хойш хотын дарга болоод хоёр хүүхдээ бараг л тоохоо байжсан. Эмээ дээр өссөн эмээгийн хүүхдүүд. Манайны бараг л үерхдэг юм уу гэмээр халзааг салаа гэж зэтгээд хоёр найзтай тэр хоёртойгоо хичээл рүүгээ явж байхад аав нь өөрийгөө сурталчлаад зогсож ийн гэхдээ охин нь яагаад ч аавд үнэхээр дургүй юм шиг үлээ. Магадгүй өөрийг нь хайж авснаас болсон баг. Манай хүн гол нь энэ докторгүй эрэгтэй хүүд болоод чамаагүй Токиод л очиж амьдрмаар байна гэдэг. Гэтэ нэлээд хоногийн өмнөөс Токиод өөрийг эрэгтэй хүүд болсон байгаар зүүдлээд хэлжсэн чинь өөрхөн дэвтэр дээр чи хэм бэ? Манай хүн гайхаад эргүүл тойруулаад харж байсан чинь багш нь Сүзуха өнөөдөр нэрээ мэдж байгаа үсттэй гэж авдгийн. Найзуудаас асуусан чи өчигдөр нэрээч мэдгүй хүсэж байгаагүй. Нэг сонир эрэгтэй хүүд шиг ирсэн гэж авдгийн. Тэгээд би ч өөрийгөө эрэгтэй хүүхдийн бид ороод ин гэж зүүдлээл агаа л да гэж авдгийн. Тэсэн чи нөгөө алзаг энэ яг хар гараг өнгөрсөн амьдралдаа чи тийм хүн байсан гэж солиорч. Жижигхэн тасгын нэмээдэг амьдардаг болохоор нэлээд шишнэлэг сарны бүжиг эдэр хийгээд сакэ эдэр найруулдаг. Гэхдээ тэрэндээ өөрөө нэлээд дургу. Токио руу эрэхтэй хөхөд болоод чамаагүй явж амьдрмаар байна. Нөгөө талд манай эрэхтэй гол дүр Таки сэрж ийн. Энэ хоёр нэр хоёр биенийхээ биеийг солигдох болохоор гац тантай юм шиг бие тэмтэрх юм аа. Яж хаад Мицуха биед нь орцоо ичээл энэ хувцсын нүсээ тааш явах юм бол яах юм бол гэд яж хаад манай энэ Таки бүр цагийн ажил өдр хийдэг заяо. Манай нэг даахуйтай ажиллаж байгаа болохоор буудлаад төөрөө тамагийн минь чаас менежер хичээл зохицуулж байгаа. Яж хаад ориг Такийн энэ менежер хичтэй сайн заяо. Тэгээд сүгэлт үлдээ цэвэрлэгээ хийж хаад нөгөө менежер хичээх нь юбгэн нурагдаад тэнгууд манай Мицуха ойч чаддаг. Аль юбгэ тайлаад өгчий гээд нөгөөдх нь аяад жижигэн хатгамал хүртлээгээд менежер ихчснийг авч чаддаг гэхгүй. Тэгээд Мицуха унтахынхаа өмнө гаран дээр өөрийнхөө нэрийг Мицуха гэж чиж унтдаг байхгүй юу? Нөгөөдх нь өөрийгөө хэн гэдгийг мэдүүлэхийн тулд нөгөөдх нь гаран дээр Мицухагийг бичүүлсэн энэ юу вэ гэж гайхаад дээрээс нь бүр хувцастайгаа унтсан байсан. Өчигдөр өөрт нь бичсэн зураг сэдрийг хараад найзуудтайгаа очиод юу вэ? Тийм үү? Тийм үү гэж шокроод ажил дээр очисон чи манай онгол нь юу болсноос хамахгүй эдгээр бөөнд нөгөө менежер ихчтэй сайн манай Такиг үзэхгүй. Юу тэгсэн чинь ингээд чи хин бэ? Мицуха яг яах гээд байгаа юм бэ гэж гаран дээр нь бичсэн за дүүр нүртэл ахаа момо барих гээд нөө хичээж их шиг. Энэ дандаа Мицухагийн өнцгөөс явж байгаа штэ. Тэгсэн чинь манай хүн зургийн хичээл дээрээ ингээд зургаач зурхгүй санал сэрээгээ өшгчөөд жуумган суугаадсэн гэж авдгийн. Тэгсэн чинь Такигийн өнцгөөс манай хоёр бараг энэ амьдралтад авчин дээрээс хойш энэ солиор тэр солиор ингэж харагдан тэгж харагдан яриадах юм. Манай Таки Мицухагийн бид байхад эмээ нь хамт сакэ ихээр явдаг. Мицуха нөгөө нэг Такид нөгөө менежер ихтэй нь болзон хүртэл төлөвлөд өгсөн заяа. Харин Мицуха өөрөө үсээ тайраад галын наданд оролцож идэг. Масаж Мицуха Таки хоёр ахиж өрөөсөө солигдоогүй. Таки тэгээд Мицухагийн байдаг байсан тэр газар руу явах гэж байгаа. Тэгсэн чинь нөгөө газар нь бүр балгаас олцоо. Энэ хоёр угаасаа 3 жилийн дараах Таки 3 жилийн өмнөх Мицуха хоёр солигдодсон шүү дээ. 3 жил гэдгийг сонсоод гайхаад тийм байх боломжгүй гэж чаата гаргасан ч чаат нь хүртэл бүгдээрээ хүний гар оролцлогоор устдаад алга. Хагаад үтсэн чинь 3 жилийн өмнө яг тэр газар солирын хэлтэрхэн унснаар тэмдэсэн орсон шүүгчд бүгдээрээ нас орсон байдаг. Нэр зөндөөс нь Мицухагийн нэр ч гэсэн гараад ирдэг. Таки нөгөө газар очиад сүүлийн удаа аваачаа тэгэхэд сахиг нөхөд өнгөснийг хардаг. Манай дүүтэйгээ уг нь аз жаргалтай гэр бүл байсан ч ээж нь нас орсноор тэдний аз жаргал дуусч аав нь хоёр хүүхдээ хаяад яваад өгсөн бэлээ. Тэрний дараа нь Мицуха
Таки өнөөдөр Мицухагийн дасгарах өдөр солир буух өдөр гэдгийг мэдээд эмээнч тэр Мицухагийн ээжинч тэр хоёуланд нь яг эрэгтэй хүн биднээ ороод байгаа юм шиг тийм мэдрэмж төрж исэн. Бүр өдөр алгасад зэрдэг байсан. Гэтэ тэр мөч болох үед тэр хүнийхээ нэрийг мартчихсан. Хэрвээ өнгөрсөн дэвч болдог бол тэр хүнийхээ нэрийг санамаар байна. Хүмүүс хэлэх гээд явж байгаа хгүй юу? Хоёр найзаагаа бол яаж игээ синхруулж байгаа. Дээрээс хойш угаасаа гацаа ажиллаадсан, сонин болоодсан. Нэг өдөр өөрчлөлтөдсөн болохоор найзууд нэгтэж байгаа. Тэнгүүд аав нь өрөөсөө идэхгүй байгаад байгаа хгүй. Аавыгаа ятгах гэж байгаа. Аавыгаа ятгах чадаагүй жатаа буцаад өөрийнхөө бид орчиж арайчтай би өөрчилж чадсангүй гэж үгээд нөгөө уулынхаа дээр гарахад Мицуха нөгөө уул руу ч гэсэн явж идэг. Тэгтээ 3 жилийн өмнөх Такеро өөрөөгөө нь очижсэн л юм байлээ л дээ. Тэгсэн чинь 3 жилийн дараах Таки руу шилжээд байгаа гэдгийг мэдгүй. Таки өөрийг нь танилгүй. Тэгээд тэр тэгтээ салж исэн юм билээ. Тэрийгэ бодоод яаж игээд очиж байгаа. Гэтэ хоёр биенийг ерөөсөө харж чаддгүй. Хоёр биенийг мэдрээд байгаа ч 3 жилийн зай нөлөөлөд байдаг. Гарч аргаад цар гарахаас өмнө энэ хоёр хэсгийн уулзаж чадж байгаа. Тэр үед нэрийг мартдаг байсан гэд нэрийг бичүүл заах гэхэд амжилгүй Мицуха алга болчдөг. Нэрийг мартахгүй гэж Мицуха гэж дахин хэлсээр яг би тэр агшинд мартчихдаг. Таки насанд хүрч ажилд орсон байхаа Мицухагийн царайг бүтээл солигддог байсан үе бүр юу мартсан гэдгээд санахаа байсан байдаг. Таки тэр хоёр уулзах боломж зөндөө байсан ч санаадгүй байдлаар яаж тэгээд л зөрчигдөг. Юу мартсан гэдгээд санахгүй байгаа тэр хоёр хувь тавилан гэхдээ тэр хоёрыг заавал уулзах үзье. Учрах ёстой хүмүүс заавал учирдаг. Алдарт зохиолч Макото Шинкайгийн Your Name чиний нэр нэм энэ хүрээд дуусж байна. Энэ хүртэл сонссонд баярлалаа. Учрах ёстой хүмүүс заавал учирдаг. Одоогийн 4 дугаар ангийн хүүхдүүдийг ёо насаараа ганц би явчих юм байна л да гэж битгий тэнэгтэрээ сонссонд баярлалаа. Баяртай. 私も君の名前は